Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 100 айлын хуучин гих тодтголтой 7 байрны 320 гаруй өрх гудамжинд гарахтаа тулаад байна. Учир нь 2005 оны үеэс эдгээр хуучин барилгуудыг нурааж айлуудыг шинэ байранд оруулахаар гизгийн худаг компани төсөл шалгарч иргэдтэй хоёр талд гэрээ байгуулсан ч янз бүрийн шалтгаанаар ажил хэрэг бололгүй явсаар өнөө хүрчээ. Өнгөрсөн жил өндөр заяа гих барилгын компани тухайн төслийг хэрэгжүүлэхээр болсон эдгээр иргэдэд одоо амьдарч байгаа орон сууцны метр квадраттай нийжил хэмжээний байр өгнө гэж хэлээд хоёр талд гэрээ хийсэн боловч за өнөөдөр бол ажил хэрэг болоогүй. Яг бидний ирээд байгаа энэ 3 дугаар байрны хувьд бол нэг ийм байр нь 50 айлтай. За эндээс нэг айл 3 сая 500 мянган төгрөг өгөөд 33 айлыг нь нэг жилийн дараа орон сууцнд оруулна гэж хэлээд нүүлгээд иймэрхүү хэмжээтэй балгас болгосон байгаа барилгын ажлаа эхэлсэн ч зүйл байхгүй. Одоо ингээд ийм балгас болсон хогийн цэг үүссэн ийм байранд өнөөдрийн байдлаар 17 айл амьдарч байгаа. Тэгэхээр эдгээр иргэд бол хотын дарга Батүл нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар улсын их хурлын гишүүд за энэ 76 дугаар торгоос сонгогдсон гишүүд рүү удаа дараа албан бичиг илгээж нөхцөл байдлаа танилцуулж байсан боловч өдий хүртэл ямар ч арга хэмжээ авч өгөхгүй Монгол хүн ийм нохооны үүр шиг газарт амьдарч байгаа бодит шиг үзэгч та бүхэнд одоо хүргэж байна. Хоромж компаниуд ямар ч мөнгөгүй барилга баригч ирэхгүй компаниуд энэ айлууд бий бол одоо гайгүй. Өчнөн айлууд байгаа энэ чинь 3 сая 500 төгрөг өгöd та нар ингээд төрөөсөө нэг жил хаан чамаг амьдэр гарцгаа байшингийн чинь дурaan. Тэгээд энэ өөр орох гэж бас зөндөө байгаа шүү дээ. Орох оронтой усууд нь яг хөтөг явдаг юм байна. Тэгээд систем зүгээр яг гэр оронгүй болгоцсон байхгүй усуудыг. Тэгээд доот нь хараа үзтэй. Бүх юм болсон ямар ч халаалт байхгүй. Бүх баарууд нь хулгайлаа авчиж дуусууд. Тэгэхээр чин халаалт үг болохоо байсан. Тэгээд бүх айлууд ийм тэн залгав. Ийм тэнээр сая өгүүлжтэй. Ястаа нэг айхтар өвлийг ардаа ахлаа сая. Дөрөвдүгээр байрыг манай байрыг энэ рүү оруулах гэдэг одоо ингээд боо юм болоод гэрээд ганцраас хийгээд айл амтсан бүгдээр номер аваад авахраа аваад одоо ингээд бүгд орцсон. Тэгсэн чинь сүүлд нь болсон ч одоо нөгөөт нь оруулах юм болоод ингээ хайчихсан. Хоёр талд бол гэрээ бол айл амбсан үед одоо баг одоогоос баг 7 жилийн ч өмнө байна уу? Одоо 8 жилийн ч өмнө байна уу хийсэн. Барилга барина гэж гизгийн худаг компаниг хууль ус үйл ажиллагааг авчирч одоо 10 жил болж байна. Уусаа барилга барина гээл уусан 4 сар улаал гараад ирэнгүүт дандаа хууль ус үйл ажиллагаа явуулна гээл барилга барина гээл 10 хэдэн жил ингэж тойрж 100 айлын бүх иргэдэг ингээ хохируулаа шүү. Энэ барилга бол угаасаа бидний юу байсан? Нийтийн эзэмшлийн талбай байсан. Энэ дээр бол юу Улаанбаатар хотод захирагч хийжсэн Мөнх хоёр гэдэг хүн байгаа. Тэр Мөнх хоёр бол за Open Hub-ын ажилчдын байр гэж яагаад энийг барьж аваад ингээ зарчиж байгаа. 3 дугаар байрны дүр зураг ийм байгаа бол зэрэгэлдэх 10 дугаар байрны суурийг ухсан байгааг мөн харж байна. Эдгээр байрууд 1940-од онд баригдсан 70 гаруй жилийн нас жилттэй. Суурийг нь ухах нь байтугай зүгээр байхдаа нуурна гэд агталчихсан хэрнээ 30 гаруй айл өрх хизээ нуурах нь тодорхойгүй орчин нөхцөлд амьдарч байхад хайхрах хүн алгаа. Ийхүү эрүүл аюулгүй орчинд амьдрах наад захын эрхэн зөрчигдөд байгаа 320 өрхийн 1800 орчим иргэд нийтийн эрхийг хамгаалах холбоонд хандсан юм а. Бид энэ асуудлыг тодруулахаар тус байрны асуудлыг хариуцсан гигээс өөхийн захиралтай уулзсан боловч тэрээр өндөр заяа компанийн захирал Должин сүрэн боллоо үрчин тэр барилга барихгүй бол би барина гэх итгэмээргүй тайлбарыг өгсөн юм. Одоо би зүгээр болж байгаа гэрээтэй гэрээгүй бид нар байраа барих юм бол айлууд минь яг тоотороо яваал орчихно. Ерөөсөө энэ орн, энэ унан, энэ яана гэж ялангуяа сууц өмчлөгчд айх юм байхгүй. Би тэгж бодож байгаа. Амьдраад байгаа хүмүүс харин тий яриад байна да. Би өөр юу гэнэ? Төсөл чи ерөөсөө хэрэгжиж штэ. Эн чинь хүмүүс нь байхгүй болгоод одоо би бүр болоход би өөрөө аваа хэрэгжүүлнэ. Айлууд оруулахын тулд. Хөрөнгө орлоо штэ зөв. Компани барилгын мэрэгсэн компани орж ирж. За тэгэх юм болоо штэ би ямар нэгэн нөхцөл дээр одоо энэ сөөхийг авч ажиллах хугацаанд ер нь үнэн юм бол ялт юм байна гэж бодож байгаа. Харин иргэдийг балгасанд амьдруулж байгаа өндөр заяа компани менежер эдгээр иргэд шантаж хийж байна гэсэн юм. 3 дугаар байрны хувьд бол өнгөрсөн жил өнгөрөн оруулагчид энэ 7 дугаар энэ 7 байрыг бүгдийг зэрэг буулгаад тэгээд төслийн барилгыг бариад явъя гэсэн шийдвэр гаргаад бүх айлуудыг чөлөөлөх
ийм шийдвэр гаргаж аялал байр чөлөөлөлт эхэлсэн. Гэтэл 3 дугаар байрны бол иргэдүүд нэлээд идэвхтэйсээ оролцсон. Бусад байрнаас бол хөдөлгөөн сайн оролцоогүй. 3 дугаар байр сайн оролцсон болохоор за нэг одоо нэг 10 айл үлдсэн байгаа. Үлдсэн инээдтэй айлууд одоо ингээд жоо хэл ам татаа явж байгаа шиг бидний ярих шиг хохирлоо гээд. Энэ хүмүүс бол харин нодлон бол энэ бүтээн байгуулалт болоод энэ дахин төлөлтийн индустрийг бол мэдэж байгаа ойлгож байгаа хүмүүс яг хуу энэ компаниас юу өөрийн хувийн ашиг сонирхлын дагуу өөрсдөө л арай илүү медиа талбай нэхэх ч юм уу арай өөр хэлээ яриа тохироо байдаг ч юм уу иймэрхүү үндснээр үүднээс үлдсэн нөхдүүд энд байгаа. Иргэдийн болон гигээс өөхийн захирлын хэлснээр эдгээр 7 байрны эргэн тойрны нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын талбайн газрыг үе үеийн хотын дарга нар буюу Мөнхбаяр, Бэлэгт, Мээгомбын инх болд түүнчлэн Идэвхтэн, Улаан зэрэг улсын их хурлын гишүүд, дүүргийн удирдлагууд гэх мэт үе үеийн дарга цэрэг нар хуваагаад авчихсан байдаг байна. Зөвхөн энэ хороолт донд баригдсан 2 барилга гэхэд Мөнхбаяр, Мээгомбын инх болд нарын газар дээр барьсан барилга гэлээ. Эдгээр иргэдийн асуудлыг Монголын төр хөсөр хайсан, харин Монгол Ардын намын дарга удирдлагуудын гаргасан энэ балгийг өнөөгийн ардчилсан намын удирдлагууд тэр дундаа хотын дарга Батүл яагаад анхаарахгүй байна вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм.